Crystal Bread-д тавтаа морилцгаано. Өнөөдөр бид нарын нойтон хөрөнгө хийх 4 дахь өдөр байна. Тэгээ энэ өдөр бид нар урдны 3 тоон өдөртөг адилхан гурил усаа хөрөнгөндөө хийгээд 24 цаг байлгана. Ер нь бол хөрөнгө 5-аас 7 хонжиж талах хийх тэм чадaltaй хөрөнгө гарч ирдэг. Тэгэхээр бид нэр хөрөнгө маань одоо ямар байдалтай болох вэ гэдгийг үргэлжлүүлэн ажиглангаа цаашаа одоо 4 дахь 5 дахь өдөр гээд үргэлжлүүлээд явах болно. За тэгэхээр би хөрөнгөө та нартайгаа хамт ингээд одоо анх удаага ингээд туршаад хийж байгаа л да. Яг энэ маягаар урд нь би өөр маягаар хөрөнгө гаргаж үзчихсэн. Тэгэхээр энэ арга маань болохоор зэрэг хөрөнгө маань арай жоохон тийм шингэн тал руугаа байна. Тийм болохоор би хөрөнгөө одоо өөрийнхөө нэг мэдрэмжээрээ жоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэж бодож байна. Би хөрөнгөө усан жоохон дээр нь ялгараад доороо ингээ гурилан тунцсан байсан. Тэгээд үнэр нь болохоор тийм жоохон сайхан эсгэлэн үнэртэй болж эхэлж л байна. Гэхдээ арай болоогүй байна. Тэгээ би хөрөнгөө устаа ингэж гурилаа сайхан зураад тэгээд талыг би одоо ингээ асгаж байгаа. Яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ жижиг сав маань өдөр болго ингээ гурил ус нэмээд ахаар зэрэг дүүрчин. Тэгэхээр тийм их хөрөнгө бол хэрэггүй бид нарт. Тэгэхээр талын насгаа цаашаа үргэлжлүүлээд ингээ 4 дахь өдрөөр гурил усаа хийн. За тэгэхээр зэрэг би нэг жоохон өөрчлөлт хийсэн гэж хэлсэн. Би ингээ талыг авсан. Тэгэхээр энэ тал хөрөнгө маань аягаар хэмжих юм бол 3 хуваасны 2 аяга. 3 хуваасны 2 аяга орчин болж байна. Жин дээр ингээд 50-д хэмжих юм бол 150 грамыг би авч үлдлээ. За энэ дээр ингээд үргэлжлүүлээд 4 дахь өдрийнхөө 4-ний 1 усаа хийлээ. 3-ний 1 аяг гурлаа хийн. Энэ дээр нэмээд 2 хоолны халбаг, том халбаг гэсэн үг шүү дээ. Цайны халбаг ч юм уу юм жижигхэн 2 хоолны халбаг. Нэг хоолны халбаг нь ойролцоогоо 10 г гурил болд юм байна. Тэгэхээр 2 хоолны халбаг гурилыг нэмж хийлээ. За ингээд нэмээд хийжлээ. За энэ өтгөн шингэн ямар шүү болох нэ гэдгийг одоо зурж агаад үзье. За урдныхаасаа бол арай жоохон өтгөвтөр болж байна. Би болохоор их мэдрэмжээрээ хийдэг л дээ. Хитрхи хөрөнгө маань жоохон шингэн тал руугаа хазаагаад ирэхээр нь жоохон гурил нэмээд хийждэг. Их өтгөн юм шиг санагдаад ирэхээр нь ус нэмээд жоохоноор хийдэг. Ер нь халбгаар л нэмэхгүй бол их ус хийчих юм бол бас л нөгөө тийшээ яваад өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сайн мэдрэмжийг өөрсдөө бий болгоцгоогоор. За одоогийн байдлаар бол нэг иймэрхүү өтгөн шингэнтэй болж байна. За тэгэхээр энийг би 24 цаг байлгаад үзье гэж бодож байна. За энэ бол ингээд 4 дахь өдрийн одоо халбаг аягаар хэмцэн зураг маань. Тэгэхээр хэрвээ жинтэй хүмүүс авах юм бол жин дээрээ 150-ыг авч үлдсэн. Тэгээд би 50 г усаа 2 халбагыг гурилыг нэмэхээр 70 г гурил бэлтцсэн байгаа. Тэгээд энийгээ ингээд хийгээд утгах чинь. Тэгэхээр энэ хоёр хэмжилт маань хоорондоо бол ойролцоо юм аа гэдгийг л мэдүүлэх гээд байна л да. Тэгээд гэртээ нөгөө хэмждэг нарийн багжгүй байх юм бол өөрийнхөө гэрээ нөхцөл зориулаад хийх боломжтой шүү. Энэ бол энэ грамаар хэмжиж байгаатай харьцуулах юм бол нэг их ялгаа байхгүй шүү гэдгийг л хүмүүст ойлгуулах гэдэг. Түүнээс надад одоо хилдэг, жигэндэг тэр жинлүүр нь байхгүй, утгадаг аяг савн байхгүй гэж бодлогоогоор өөрсдийнхөө гэр орондоо зохицуулаад байгаа зүйлээ ашиглаад хийх боломжтой шүү. За тэгэхээр өтгөн шингэн бол иймэрхүү байдалтай болчихно. Нэг жоохон өтгөн. За яг одоохондоо би нэг ингээд энэ чигээр нь 24 цаг хонголчих. Тэгээд маргааш ямар байдалтай болох юм одоо ажиглацгаая. За маргааш хүртэл энэ хоёр хөрөнгөө ингээд
24 цаг хэсэгчий. За, үнийг үзсэнд баярлалаа.